маш бас сонирхолтой сэдвийн өрөөнд бас зочин маань ирсэн байгаа. Бакалаврын сургалтын албаны дарга тийм зам санхүү СЭЦ буюу одоо санхүү эдийн засгийн их сургуулийн бакалаврын сургалтын албаны дарга мөнх жаргал болон тус сургуулийн бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгч сайн бэлэгнаар хүрэлцэн ирсэн байна. За тэгээд бид нар бол ярилцахдаа хэдүүлээ өвлийн эсэлтийн талаар за мөн одоо шилжиж ирэх мэдээллүүдийн талаар илүү дэлгэрэнгүй асууж ярилцъя гэж бодож байна. За та хоёртоо өглөөний мэндийг хүргэе. Тухтаа суугаарай. Урилга хүлээн авч ирсэн та хоёртоо их баярлалаа. Та хоёрыг ерөнхийд нь бол танилцуулсан байгаа. Тэгээд илүү дэлгэрэнгүй танилцуулаад хизэнээс бас ажил хүргээ хүлээж авч जैन тий. Танилцуулаад гурлаа дөрүлээ ярандаа орё да. За хоёр хөтлөгчтэй болон энэ нэвтрүүлгийн сонсогч нартай энэ өглөөний мэндийг хүргэе. За намайг мөнх жаргал санхүү эдийн засгийн их сургуулийн 2005 оны санхүү эдийн засгийн дээд сургууль байх үеийн төгсөгч. За элсэж орсон цагаасаа гэх юм бол одоо 25 6 жилийн сургуультайгаа оюутан болон багшийн харилцаатай бол ажиллаж байгаа. Дунд нь бол өөр банкны салбарт бол ажиллаж байсан. Яг одоо яг 2013 оноос санхүү удирдлагын тэнхимд багшаар ажиллаж байгаад 2018 оноос одоо яг сургалтын албаны даргаар бол ажиллаад явж байгаа. Таны хувьд? За өглөөний мэнд сайн байна. Микрофон ингээ өртөг өртөж болно шүү. За одоо зүгээр дээ. За сайн бэлэг гэдэг санхүү эдийн засгийн сургуулийн бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. За ясаг мөнгө жаргалагчтай адилхан энэ сургуулийг төгсөөд үргэлжлүүлээд багшаар ажиллаа, дадлагжууч багш, тэгээд ахлах багштай одоо техникэрлэгч хийж байгаа. Ийм хүн байна 15 дахь жилдээ ажиллаж байна. Гайхалтай ямар гоё юм бэ. Санхүү эдийн засгийн их сургууль маань ер нь олон нийтэд мэдээлэл өгөх чиглэл дээр нэлээд идэвхтэй байгаа. За мөн дээр нь одоо оюутан солилцооч гэдэг юм уу сургалтын хөтөлбөрийн талаараас олон шинэлэг зүйлүүдийг хийгээд явж байгаад их талархууштай харагдаж байгаа. За тэгээд өнөөдөр бид бол илүү энэ өвлийн эсэлтийн талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэж бодож байна. Тэгээд бакалаврын өвлийн эсэлтийн талаар та товч мэдээлэл өгөхгүй юу гэж хүсэж байна. За өвлийн эсэлт маань бол яг бакалаврын хөтөлбөр дээр цагийн хөтөлбөр болон үндсэн олон улсын хамтарсан хөтөлбөр гэдэг хөтөлбөрүүд дээр бол эсэлт маань бол бүртгэл нь явагдаж байгаа. За өнөөдөр 11 цагаас бол яг санхүү эдийн засгийн их сургуулийн онооны буюу эренбийн жагсаалт гараад 12 цагаас бүртгүүлэгч нар маань одоо хяналтын тоондоо багтаагаад мэрэгжил хөтөлбөрөөр сонгох үйл ажиллагаа бол явагдаж байгаа. За бүртгэлээс хоцорсон хүүхдүүд маань бол энэ 26 оны он гараад 1 сарын 15-ны өдрийг хүртэл манай бүртгэлийн сайтаар ороод бүртгүүлэх бүрэн боломжтой байгаа. За өнөөдрөөс эхлээд 1 сарын 16-ны хүртэл бакалаврын өвлийн хөтөлбөрийн эсэлтийн одоо бүртгэл явагдана гэдээ ойлгоцоход болох нь тийм үү? Энэ одоо бүртгэлийнх нь хугацаа нь одоо би яг өвлийн эсэлт гэхээр бас нөгөө бидэрт бол шинэ байгаа санагдаад байна. Гэхдээ энэ нэг би бас судлаад үзэхэд бол энэ 2022 оноос хавлаад одоо 3 дахь жилдээ явж байгаа юм билээ. Тэгэд өвлийн эсэлтийг одоо ер нь бол энэ одоо СЭЦ-ст одоо анх одоо ингээд одоо хүртэл 3 дахь жилдээ явуулахад бол хэр хүндрэлтэй байна. Ямархуу элсэгчд ер нь хэр их байдгийг тийм хүмүүс их бүртгүүлэх хүсэлтэй байдгүй, их ханддаггүй. За яамнаас яг ЕШ өх оюутнуудад харин одоо юу гэдгийг боломж олгоод жилдээ 1 удаа олгодог байсан бол одоо ингээ 2 удаа эсэлтийн ерхий шалгалт өгөх боломж олдсноор ихтэй сургуулиуд ингээд өвлийн эсэлт гэдэг одоо шинэ эсэлтийг бол авч эхэлсэн. За яг өвлийн эсэлтэнд бүртгүүлж байгаа оюутнуудыг харахаар арай онцлогтой. Одоо юу гэдгийг 10 жилээ төгсөөд гадагшаа явах гээд одоо хөөцөлж байгаад болоод Монголдо сурахаар болсон ч гэдэг юм уу. За зарим хүүхдүүдийн хувьд бол ЕШ оноогоо дахин сайжруулад ЕШ өгөөд өөрийнхөө хүссэн мэрэгжилтэд орж ирэхээр юм зориг тавьдсан хүүхдүүд бол нэлийн төлхөх бүртгүүлж орж ирдэг. За тэгээд мэдээж одоо юу гэдгийг хаврын ЕШ-тэй харьцуулах юм бол бүртгүүлж байгаа хүүхдүүдийн тоо харьцангуй цөөхөн байна. Тэгэхээр яг хяналтын тооны хувьд бол яг бид нар одоо хавар авсан эсэлтээсээ ангийн дүүрээгүй цөөхөн үлдсэн хүүхдүүд дээр бол хяналтын тоо гаргаад эсэлтээ авч байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг гол эрэлттэй мэрэгчлүүд маань дүүрсэн эсэлт байхгүй гэж бас ойлгож болохгүй. Нэрээ ямар одоо мэрэгчлэлээр бүртгэл явагдаж байгаа вэ? Өвлийн одоо эсэлтийн хувьд. За манай хөтөлбөр маань болохоор зөвхөн үндсэн хамтарсан хөтөлбөр гэхгүйгээр бол хөтөлбөрийн шинжилэл сайжруулалт бол жил болгон хийгддэг. Тэгэхээр одоо яг бакалавр гэдэг хөтөлбөрийн хүрээнд бол яг эсэлтийн 6 чиглэлээр бол эсэлт авч байгаа. Одоо үндсэн хөтөлбөр 2 дээр нэмэх 2 жил Монголдо сураа 2 жил гадаадд сурдаг хөтөлбөр.
За дээрээс нь одоо олон улсын солилцоо, шилжин суралцах хөтөлбөр, солилцооны хөтөлбөр. За одоо манай цайны багшийн танилцуулах битгий хөтөлбөр гэх. Тэгээд цагийн интерактив гэх мэтлэнгээр маш олон одоо төрлийн хөтөлбөрүүдийг бол эсвэгч нартаа санал болгож байгаа. За одоо бол яг өвлийн улирлаар болохоор бид нар үндсэн хөтөлбөр болон хамтарсан хөтөлбөр, интерактив хөтөлбөрүүд дээр бол эсэлт битгий хөтөлбөр дээр бол эсэлтийг авч байгаа. Ер нь бол бүхэл мэрэгчлэл дээр бол эсэлт байгаа. Тэгэхээр бүртгүүлсэн хүмүүс маань одоо онооныхоо ирэн бэрээ яг аль мэрэгчлэл рүү орох вэ гэдэг нь бол харагдаж байгаа. Онооны ирэмб гэхээр бас шалгуурууд мэдээж тавигдана. Тэгээд та шалгууруудын талаар бас мэдээллүүдийг мэдээллийг хүргээд хэдүүлээ энэ битэк хөтөлбөрийн талаар бас илүү дэлгэрэнгүй яриа гэж бодож байна. За яамнаас гаргасан 24 оны А170 тоо тушаал гэдэг байгаа. Энэ тушаал дээр болохоор ихтэй сургуульд элсэж орох тухайн мэрэгжлийн эсэлтийн ерөнхий шалгалтын нөгөө хичээлүүдийг заагаад өгсөн. Тэгэхээр яг тэр одоо юу гэдэг санхүү мэрэгчлэр ороо яг хэм бол математик, англи хэлний хичээлийн одоо үндэсний босго гэдгийг заагаад өгсөн. Яг тэр журмаа баримтлаад бид нар бол яг босго оноонуудаа бол тавиад өгсөн байгаа. Ерөнхийдөө бол 580 болон түүнээс дээш оноотой гэд мэрэгчлээсээ хамаарат харилцан адилгүй босготой байгаа. Хаврын элсэлтэн дээр бол бид нар ур чадварын шалгалт гэж аваад нэмдэг. Тэгэхээр Ешийн онон дээр нэмэх нь 30 хүртэл оноо гэдэг боломжийг бол олгодог. Өвлийн улирал болохоор одоо яг тэр ур чадварын оноо байхгүйгээрээ яг Ешийн дүнгээрээ цэвэрлэж орж ирж байгаа. Одоо ч 12 сарын 10-наас эхлээд 1 сарын 16-нд бүртгэл маань явагдах нь. Тэгэхээр хичээл нь бол хэдийнээс орно гэсэн үг үү? Хичээл 1 сарын 26-наас яг хаврын улирлын хичээл эхэлж зөв. За окей, маш одоо дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. Тэгэхээр танаас бас асуумаар байна л да. Битэк хөтөлбөр гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Бас тухайн хөтөлбөрийн бас мэдээллийг үзэгчдэд бас сонирхож байгаа хүмүүс байж байхыг үгүйсэхгүй тийм. Тэгэхээр энэ хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөөч. За битэк хөтөлбөр буюу одоо бизнесийн удирдлага, дижитал технологи гэсэн хоёр мэргэжлэр манай сургууль бакалаврын олон улсын мэргэжлийн дипломтой хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. За маш товчхон ярих юм бол битэк гэдэг нь болохоор Их Британий боловсролын байгууллага Pearson гэдэг хоёр сонссон баг тийм. Pearson гэдэг одоо англи хэлний шалгалтаар л Монголд бол айгүй чухал том нөлөөтэй ийм одоо шалгалтуудыг зохион байгуулдаг байгууллага байгаа шүү дээ. За тэгэхээр Pearson байгууллага болохоор зэрэг ер нь бол дээд боловсролын байгууллагын хүрээнд хэрэгжүүлдэг битэк буюу Business and Technology Education Council гэдэг төвчлсөн үг байгаа. За энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг олон улсын хөтөлбөр байгаа. За Англи улсад болон дэлхийд даяар 60 гаруй улс орнд энэ хөтөлбөр хэрэгждэг байгаа гэсэн үг. За энэ хөтөлбөрийг эрхлэх одоо бүтлэрвийг хэрэгжүүлэх албан ёсны одоо ЮФИ-гийн битэк центр буюу санхүү эдийн засгийн их сургуулийн битэк центр 2023 онд байгуулагдсан. За тэгэхээр өөрөөр хэлбэл Pearson-ы одоо сургалтын энэ битэк хөтөлбөрийг хэрэгжүүлэх албан ёсны эрх нь 2020 онд санхүү эдийн засгийн сургууль хүлээж авсан гэсэн. За тэгээд үргэлжлүүлээд ерөөхдөө бол ямар хөтөлбөр дээр хэрэгжүүлэх вэ гэдэг ингээд тэр чинь бас хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цаашаад нөгөө нэг одоо хүлээн зөвшөөрөлтийн асуудал яригддаг те. За энэ ажлууд нь хийх зараад 2024 онд гэхэд санхүү эдийн засгийн их сургууль одоо битэк хөтөлбөрийг хэрэгжүүлэх албан ёсны эрхийг хүлээж аваад за тэгээ 24 25 онд эсэлтээ аваад гэж явж байгаа. За одоо 2024 онд манай бизнесийн удирдлагын техник бизнесийн удирдлага мэргэжлэр хамгийн анх эсэлтээ аваад за тэгээ энэ жил бас бизнесийн удирдлага болон мэдээллийн систем менежментээр дижитал технологи гэсэн хоёр мэргэжлэр эсэлтээ аваад тэгээд одоо оюутнууд маань 2 дугаар курст явж байгаа гэсэн үг байхгүй. Зөв. Тийм. Ер нь бол гол даваа тал нь болохоор зэрэг дэлхийд даяар маш олон оюутнууд энэ битэк хөтөлбөрөөр сурж байгаа. Одоо энгийнээр тайлбарлах юм бол одоо бид нар бизнес удирдлага дээр хүний нөөцийн менежмент гэдэг хичээл ордог шүү дээ. Тэгэхээр хүний нөөцийн менежмент хичээлийн агуулга хөтөлбөр нь яг дэлхийд даяар одоо тэр 60 гаруй улсын орнд хэрэгжиж байгаа битэк хөтөлбөрийн агуулгатай яг ижилхэн явна л гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр агуулга хөтөлбөрийг гаргахдаа яг энэ Pearson-ы битэк байгууллага болохоор яадаг вэ гэхээр одоо дэлхийд даяар ажиллаж байгаа маш олон ажил одоо бизнесийн байгууллагууд түншүүдтэй харилцаа холбоотой байдаг. За тэр байгууллагуудад за жишээлх юм бол яг бизнесийн удирдлага гэдэг мэргэжлэр төгсөж байгаа оюутнууд яг ямар мэдлэг чадвар авах шаардлагатай байдаг вэ? За яг ямар хичээлүүдийг судлуул яг ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцгээд байна вэ гэдгийг судлаад шинжилээд за яг түүнийхэн дагуу хичээлийнхэн хөтөлбөр агуулгыг нь гаргаад ирсэн гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл бизнесийн удирдлага гэдэг мэргэжлийг эзэмсэн хүн нь за яг ийм ур чадвартай болж төгснөө гэд тэр судалгаа шинжилгээнд дээр үндэслэж хичээлийн агуулга хөтөлбөр нь гардаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр Англид үзэж байгаа одоо хүний нөөцийн менежмент гэдэг хичээлийн агуулга хөтөлбөр оюутандаа олох гэж байгаа мэдлэг ур чадвар маань яг ижилхэн манай санхүү эдийн засгийн сургуулийн одоо бизнесийн удирдлага хөтөлбөр дээр заагдчихаг гэсэн.
Тэгэхээр ийм даваа талтай онцлогтой ийм хөтөлбөр байгаа. За тэгээ хөтөлбөрийгөө дагаад бас нэг сургалтын энэ чинь олон улсын хөтөлбөр учраас маш чанар өндөр дотоод баталгаажуулалт гадаад хөндлөнгийн баталгаажуулалт шаардлагатай байдаг. Тэгэхээр та бүхэн сайн мэдж байгаа санхүү эдийн засгийн сургууль ECBSB гэдэг хойд Америкийн бүс нутгуудын хүлээн зөвшөөрсөн олон улсын магадлалын итгэмжлэлийг Монгол улстай бас хамгийн анхлан аваад тэгээ одоо 10 жилийн туршид буюу 2033 он хүртэл шүү дээ. 32 он хүртэл олон улсын магадлалын итгэмжлэгдсэн байгаа байхгүй. Тэгэхээр яг энэтэй адилхан өөрөөр хэлбэл Pearson-ы албан ёсны approved center буюу албан ёсны зөвшөөрлөлтөд эрхийн одоо санхүү эдийн засгийн сургууль Монгол улсын ихтэй сургуулиудаас хамгийн анхлан авч байгаа гэсэн байна шүү дээ. За тэгээд яг ингээд нөгөө олон улсын хөтөлбөр хэрэгжүүлнэ олон улсын хөтөлбөрийг одоо магадлалыг дэмжсэн хөтөлбөр болно гэдгийн даваа тал нь юу байдаг вэ гэхээр зэрэг мэдээж нөгөө хөтөлбөр маань юм хүлэн зөвшөөрөлттэй асуудал яригдчихэж байгаа. Тэгэхээр манай оюутнуудын хувьд болохоор зэрэг 3 жилийн хугацаанд болохоор яг энэ битэкийнхаа хитээ цуг боловсролын яг левел 4 болон 5 дугаар зэргийнхаа одоо мэргэжлийн дипломтой болоод төгсөж байгаа юм манай оюутнууд. Тэгээд үргэлжлүүлээд Англи улсад одоо 30 гаруй ихтэй сургуулиудаас сонгоод 1 жилийн хугацаанд бакалаврын хөтөлбөрийг бас дахиад эзэмших боломж одоо зэрэгтэй болох боломжтой юм айгу олон давуу талуудыг олгож байгаа юм хөтөлбөр байна. Энэ л их гоё санагдаад байгаа юм даа гэхгүй юу. Тийм СИЗ одоо санхүү эдийн засгийн их сургууль яг ингээд олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн томоохон их сургуулиудтаас ингээд хамтраад оюутан солилцоо хийж байгаа тухайн хүүхдийг бас орчноо солих тий альва зүйлд одоо дасан зохицох цаашлаад одоо олон улсын оюутнуудтай харьцах хэлний мэдлэгээ сайжруулах ч гэдэг юм уу тий ер нь өөрийгөө ямар төвшөнд байгааг мэдэх ч гэдэг юм уу олон даваа талыг олгоод байгаа юм болоо гэж бодож байна. Тэгэхээр BTech гэхээр Business Technology Education Center консул. Тэгэхээр одоо нэг хэсэг чинь нөгөө нэг бизнес удирдлага гээл бизнес администрашн гээл их одоо од болтлон болж яллаа шүү дээ. Тийм хүн болгон л бизнес удирдлагаар ингээд сурч исэн. Тэгэхээр одоогийн нөхцөл байдалд бол ингээд оюун ухаан, химэл оюун ухаан тийм хөгжсөн энэ үед бол BTech одоо хөтөлбөр бол нэлээд бас эрэлттэй одоо хөтөлбөр байна гэж харж болох уу? Тийм. Ерхийдээ бол нөгөө бизнесийн удирдлага гэдэг мэргэжил бол ер нь бол эрэлт хэрэгцээ нь бол буурахгүй л байгаа л да. Тэглэхгүй яах вэ? Тийм, бизнесийн удирдлага гэдэг мэргэжил бол ер нь бол хамгийн их эрэлттэй байдаг мэргэжлүүдийн нэг. Тэгээ санхүү эдийн засгийн сургууль дээр бас хэрэгждэг олон хөтөлбөрүүд байгаа л да. 10 гаруй хөтөлбөрүүд байгаа. Энэ дундаас бас эрэлттэй байдаг. Өшөө бас эрэлттэй санхүүгийн мэргэжлүүд, дипломат бүртгэлийн хэмжлэнгээр эрэлттэй мэргэжлүүд бас байгаа. За тэгээд яг нэг олон улсын хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг нь одоо нэг хөтөлбөрийн цаанд хичээлийн агуулга хөтөлбөр өөрөлдвөл нөгөө төгсөгчдөө хэр их одоо амжилттай байгаа вэ? За тэгээд нөгөө хөтөлбөртөө олгож байгаа, оюутандаа олгож байгаа мэдлэг чадвар нь ямар байгаа вэ гэдэг л ерөөдөө ол хөтөлбөрийн чанарыг илэрхийлнэ гэж би өөр нь хувьдаа ойлгодог. Тэгэхээр нөгөө хөтөлбөрийн чанарыг тодорхойлж байгаа гол үзүүлэлт нь хичээлийн агуулга хөтөлбөр нь өөрөө ингээд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм хичээлийн агуулга хөтөлбөрөөр явагдаж байна гэдэг нь оюутан талдаа яг л дэлхийн хэмжээний боловсролын Монголдоо суралцах боломжийг олгочихж байгаа л гэсэн үг. Бас нэг зүйлийг тодруулмаар байна л да. Магадгүй хүүхдүүд, залуучууд маань тий сая одоо өвлийн шалгалтаа өгөөд бас мэргэжил сонголтоо хийх гээд байж байгаа юм бол BTech хөтөлбөр болон за бизнес удирдлагын одоо илүү өөр байдал нь юун дээрээ байна тий BTech дээр илүү өөр ямар мэргэжлийн хичээлүүд төлхөө үздэг вэ? Ямар ур чадварыг бас эзэмшдэг вэ? Эзэмшиж байгаа оюутнууд маань тийм ээ. Тэгэхээр зэрэг манайдар болохоор ер нь бол 6 төрлийн 7 багш тий 7-ны ялгаатай юм хөтөлбөрүүд байдаг. Үндсэн хөтөлбөрүүд одоо 2.2 буюу олон улсын хамтарсан хөтөлбөрүүд, за тэгээд ийм олон улсын мэргэжлийн дипломтой BTech хөтөлбөр, за ингээд дамжин суралцах хөтөлбөр, интерактив хөтөлбөр, цагийн хөтөлбөр гэх мэтлэнгээр санхүү эдийн засгийн сургууль айгүй олон төрлийн хэлбэрээр сургалтынхаа хөтөлбөрийг зохион байгуулдаг. За тэр нь болохоор яг л нөгөө одоо оюутныхаа хэрэгцээ шаардлагыг судлаад тэрэнд нь тохирсон ялгаатай боломжуудыг гаргаж өгдөг л гэсэн үг. Тийм. BTech хөтөлбөрийн хувьд болохоор ер нь бол гол даваа тал нь болохоор BTech-ээс гаргаж байгаа. Одоо BTech ч өөрөө нийтдээ 7 левелтэй. 1 2 3 гэдэг гэх мэтлэнгээр 7 левелтэй. Тэгэхээр тэр левелд нь болохоор зэрэг зөвхөн ихтэй сургуулиуд хэрэгжүүлдэг биш. Агсан түвшин дээр буюу одоо бакалавраас дахиад магистрийн түвшин дээр, бакалавраас өмнөх буюу коллежийн боловсрол дээр, за тэгээд нөгөө нэг ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангиудад бас BTech level 3-ыг бас манай улсад хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол ихэнх сургуулиуд дээр бол бизнес болон мэдээллийн системийн менежмент гэсэн ийм хоёр чиглэлээр манай улсад бол level 3-ыг хэрэгжүүлж байгаа. Ерөнхий боловсролын сургууль болон коллежууд бас байгаа. Level 4 болон 5 гэдгийг болохоор буюу яг дээд боловсролын буюу их сургуулийн бакалаврын түвшинд олгож байгаа хөтөлбөрийг нь манай одоо сургууль хэрэгжүүлээд байгаа гэсэн үг. 4 болон 5 дугаар зэрэг дээр нийтдээ
15 хичээл яг энэ Битекийн агуулгаар зүүн дагуу англи хэл дээр явж байгаа. Тэгэхээр зэрэг нөгөө нэг сургуульчны явахад ном сурах ч гэсэн эсвэл хичээлийн хэрэглэгдэхүүн материал, хичээлийн одоо бусад зүйлүүд шаардлагатай байдаг шүү дээ. Тэр бүх зүйлүүд нь яг Битекний өөрсдийнх нь яг сургалтын одоо платформоор дэмжигдсэн ийм хөтөлбөр байгаа гэсэн. Үлдсэн одоо нийтдээ 120 кредитийн бид нар судалдаг шүү дээ бакалаврын дипломтой болохын тулд. За тэгээ тэр бусад хичээлүүд маань болохоор манай улсын дээд боловсролын тухай хуульд заасан дүрм журмын дагуу санхүү эдийн засгийн их сургуулийн одоо бодлого дүрм журмын дагуу ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлүүдэд монгол хэл дээр үзэх юм гэсэн. Тэгээ үргэлжлүүлээд мэргэжлийн суурь болон мэргэжүүлэх хичээл маань энэ яг Битекийн агуулгаар яваад за тэгээд 3 жилийн хугацаанд бакалаврын дипломтой төгснө. Нэмэх нь одоо Битекийн 5 дугаар левелийн төгссөн буюу Битекийн дипломтой. Ингээд нэм хост дипломтой гэсэн үг байхгүй юу? Ийм хөтөлбөр байгаа тийм. Би болохоор энэ хөтөлбөрийн төгсөгчд нь болохоор мэрэгчлэрээ дэлхийн хаанч ажилд орох боломжтой байдгаа гэж ойлгоод байгаа зүг үү те. Тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл зөвхөн одоо сургуулиуд ч хүлээн зөвшөөрөхгүй маш олон дэлхийд даяар маш олон байгууллагууд, бизнесийн байгууллагууд бас энэ хөтөлбөрийг хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр зэрэг өөрөөр хэлбэл манай төгсөгч левел 5-ын дипломтой одоо өөр гадны улс оронд очоод ажил эрхлэхэд одоо суурь шаардлагыг ерөөхдөө хангацсан л гэсэн. Монгол улсад ер нь яг энэ ажил олгогч нарын хувьд те энэ мэргэжлийг хэр одоо таньж мэдж байгаа. Ер нь ажлын байр хэр одоо олдцтой байх ер нь төлөв ажиглагдаж харагдаж байгаа юм байна. Тэгэхээр ялгаагүй л бизнесийн удирдлагын бакалаврын дипломтой төгсөж байгаа учраас тийм тэгэхээр зэрэг яг л бизнесийн удирдлагын бакалаврын төгсөгчдийн хэрэгцээ шаардлагатай тулгуурсан тийм байгууллагуудад орж ажиллах бүрэн боломжтой гэсэн. За тэгээ ер нь бол манай оюутнуудын хувьд болохоор манай төгсөгчдийг ажилд авах хэрэгцээ шаардлагууд бол бизнесийн байгууллагуудад аяг өндөр байдаг. Манай мэргэжлийн хувьд бол ер нь ажлаар эрхлэлтийн хувьд дээр бол 95% орчим хувьтай байдаг. Өөрөлдвөл төгсөөд бүр төгсгөөсөө өмнө ч гэсэн ажилд орчихсон тохиолдол байгаа. Тийм. Тэгэхээр Монголын бас томоохон корпорацууд ч аягүй тийм гадны одоо бизнесийн соёлтой болчихсон, корпорацийн соёлтой болчихсон, гадаадад ихтэй сургууль төгсөөд ирсэн удирдлагуудтай болчихсон бизнесийн томоохон байгууллага зөндөө байгаа шүү дээ. Тэгээд тэр байгууллагуудын хувьд бол яг энэ Битек хөтөлбөр буюу олон улсад хүлээн зөвшөөрдөг ийм мэргэжлийн дипломтой байгаа оюутнуудыг авч ажиллах хэрэгцээ өндөр байх болов гэж бид нар хамгаалж байгаа. Хамтарсан хөтөлбөрийн талаараас мэдээллийг авмаар байна. Та бүгдийн хувьд бас 2 дээр нэмэх нь 2, 3 дээр нэмэх нь 1 гэл тийм хөтөлбөрүүдийг гаргаж байгаа. Энэ жил бас онцлог зүйлс юу байгаа лээ? За манай сургуулийн хувьд 2011 оноос эхлээд 2 дээр нэмэх 2 гээд хамтарсан хөтөлбөрийг бол хэрэгжүүлж эхэлсэн. За одоогийн байдлаар хэрэг 10 улсын 20 ихтэй сургуультай бол ер нь хамтраад явж байгаа. За өнгөрсөн хугацаанд бол ойролцоогоор 650 гаруй одоо төгсөгчдийг бэлдээд ажлын байран дээр гаргасан. За энэ хөтөлбөрийн маань гол онцлог гэхээр яг одоо яг томоохон улсууд гэлэхээр Англи, одоо Канада, Финлянд, Америк, Швейцар гэх мэтлэн тэгээ Азийн орнууд гэдэг. Тэгэхээр яг оюутнуудаа олгож байгаа хамгийн том боломж даваа тал гэхээр Монголдо 2 жилээр сурахтаа одоо санхүү эдийн засгийн сургуулийн төлбөрөөр одоо сурчаад одоо 2 жилийн дараа Канадад 2 жилийн төлбөрөөр төлөө сурна гэдэг маань өөрөө эцэг эхчүүд болон оюутандаа санхүүгийн хувьд одоо юу гэдэг хамгийн том дэмжлэг гэж харж байгаа. За дээрэс нь одоо юу гэдэг хост дипломтой төгснө манай сургуулийн диплом болон хамтарсан сургуулийнхаа дипломтой ингээ хост дипломтой төгсөөд ирдэг. За бас яг ажлын байрны төгсөөд ажлын байран дээр гарах гэдэг. Эдгээрүүд манай түрүүн сайн бил багш хэлсэнтэй адилхан. Ер нь бол манай сургуулийн оюутнууд 95 орчим, 98-аас 98 орчим хувь нь бол ерөөхдөө ажлын байран дээр гардаг гэдэг тоо мэдээлэл байгаа. За одоо өөр ажил олгогч байгууллагуудаас маань бол ажлын байртай элсэлт гэдэг элсэлт бол манай дээр гараад ирсэн. Одоо 2 дахь жилдээ явж байгаа. Одоо тухайн байгууллагын нэрмжтэй анги гаргаад тэгээ тэр байгууллага дээрээ сурч авах хугацаанд хичээлийн үзэнгээ хажуугаар нь ажиллаа хийгээд цалинжаад явж байгаа ийм оюутнууд бол ороод ирсэн байна. Тэгэхээр одоо юу гэдэг хүний нөөцийн хомсдолтой эрэлттэй мэргэжил байх юм бол манай дээр бас элсэлт дээр хамтраад одоо хүний нөөцөө бэлтэнгээ ажлын байртай элсэлтээр одоо боловсруучны 4 жилийн өмнө одоо бэлдээд явах боломжтой тийм байна.
Тийм байсан. Сэзээсээ санхүү эдийн засгийн их сургуулиас бас зочин орж байсан л да. Тэгээд тухайн үед бол хэлэхдээ 3 дугаар курсээс ингээд оюутнууд маань ажлын байран дээр гараад тэгээд шууд төгсөөд маш юм дадлагдсан тий ямар нэгэн одоо гайд хэрэггүй одоо зааварчилгаа хэрэггүй юм бүр бэлтгэгдсэн бэлэн болсон юм ажилтан бас болоод ажиллаж байгаа гэдэг нь айгүй даваа талтай гэдэгч байсан. За тэгээд ямар ч байсан бүртгүүлэх нь вэ? Бүртгэлийн талаар ямар хаягаар бүртгүүлэх үү? За мөн одоо сургалтын гэрээг бас яаж хизээ хийх үү гэдэг ч юм уу те илүү бас тодорхой мэдээлэл өгөх боломжтой байна агшаа. За тэгэхээр яг үндсэн хөтөлбөрийн одоо хамтарсан бакалаврын хөтөлбөрийн өдрийн хөтөлбөр гэж яриад байгаа. Өдрийн хөтөлбөрийн манд бүртгэл бол он гараад 1 сарын 15 хүртэл үргэлжилнэ. Тэгэхдээ одоо өнөөдрийн бүртгэл нь эцлэгдээ жагсаалт гарч байгаа хүмүүс маань 12 цагаас эхлээд бол өөрсдөө мэргэжил хөтөлбөрөөр баталгаажуулчихна. Мэргэжил хөтөлбөрөөр баталгаажуулахад яг бүртгэлтэй мэйл хаягаар нь суралцах эрхийн бичиг нь очиж байгаа. Тэгээ эрхийн бичгээ авсан хүмүүс маань 1 сарын 16, 17 дээр өөрийн биеэр очиж сургууль дээр суралцах гэрээгээ байгуулад тэгээд чиглүүлэх сургалтандаа хамрагдаад за тэгээ англи хэлний төвшин тогтоох шалгалтаа өгөөд тэгээд 1 сарын 26-наас хичээлдээ хамрагдаад явнаа. За хоцорч бүртгүүлж байгаа одоо 1 сарын 15-ны хүртэл бүртгүүлж байгаа хүмүүс маань болохоор яг оноогоо хараад яг шалгуур яг бүртгүүлсэн өдрөөрөө тасалбар болгоо шууд гэрээний явцсан бол 15-наараа дуусахаар өдрөөр зохицуулт хийгээд явахаар байгаа. За тэгээд өнөөдрийн ярилцлага маань ерөнхийдөө өндөрлөгтэй шиг хандаж байна. Тэгээд бит хоёрын бас асуугаагүй хоёрын манаас студид орж ирээд хэлхийг хүсэжсэн мэдээлэл юу байна хэлж болно. За болохоор сая бол зөвхөн өдрийн хөтөлбөрийн эзэлтэй бид нар яриад байгаа. Тэгэхээр одоо манай дээр бол цагийн хөтөлбөрийн эзэлт бас явж байгаа. За тэгэхээр цагийн хөтөлбөрийн эзэлт гэхээр одоо өмнөх бакалаврын зэргийн диплом авсан 2 дахь бакалаврын мэргэжил эзэмшиж байгаа хүмүүс эзлэх боломжтой. Дээрээс нь бусад ихтэй сургуулийн эрх хүртэл гэрд итгэжлийг судалсан 3 болон 4 дугаар курсын төгсөх курсын оюутнууд бас давхар дараагийн мэргэжлийн эзэмших зорилгоор орох боломжтой. За дээрээс нь болохоор сая хуульд өөрчлөлт ороод дид бакалавр гэж ярьдаг шүү дээ. Одоо хуучнаар бол нөгөө нэг C дипломтой гэдэг. Аль ч мэргэжлийн C дипломтой хүмүүс бол манай цагийн хөтөлбөрөөр одоо бакалаврын зэрэг эзэмших боломжтой. Эдгээр хүмүүсийн маань бүртгэл бол 1 сарын 18-ны хүртэл үргэлжлээд явж байгаа. Тэгэхээр бас одоо энэ цагийн хөтөлбөрийн маань бүртгэл дээр бас бүртгүүлэх боломжтой байгаа. За ахиад нэг мэдээлэл нь болохоор одоо нэг бусад ихтэй сургууль болон гадны сургуулиас манай сургуульд шилжиж ирэх хүсэлтэй оюутнууд аягүй их байгаад байдаг. Тэгэхээр яг тэр шилжиж ирэх оюутнуудын бүртгэл маань өнөөдрөөс эхлээд нэгдэж байгаа. 1 сарын 10-наас өнөөдрөөс 12 сарын 10-наас эхлээд 1 сарын 10 хүртэл бүтэн 1 сарын хугацаатай яг эсэлтийн цахим саятаар бол нэгдэж байгаа. Тэгэхээр одоо яг шилжиж ирэх оюутнууд маань одоо яг бүртгүүлээд нотлох бичиг баримтуудаа цаад сургуульд сурч ирсэн гэдэг нотлохоонуудаа бүгдийг хавсаргаад бүртгүүлэх боломжтой байгаа шүү. Тэгээ айгүй их нөө хоцорсон хойно хүмүүс айгүй шилжиж ирмээр байна гэдэг. Тэгэхээр шилжиж ирэх гэж байгаа хүмүүсийг бол айгүй цаг хугацаанд баримтлаад 1 сарын 10 хүртэл бүртгэл нээлттэй байгаа шүү гэж хэлмээр. За ойлголоо. Таны хувьд бас манай эсэлтийн үйл ажиллагаа маань ерөөсөө admission fee гэдэг юм байна. Манай эсэлтийн бүртгэлийн системээр явагдав. Тэгэхээр тэрний бас хэлэлцүүтэй тал үүжтэй. Admission дээр ороод ерөөдөө эсэлттэй албатай ингээ бүх мэдээлүүд нь байдгийн та бүхэн бас ороо сонирхоод үзээрэй гэж хэлье. За тэгээд саяны багшийн ярьсан нөгөө цагийн хөтөлбөр дээр бас нэмээд хэлэхэд ер нь бол цагийн хөтөлбөр гэдэг нь бидний аймгийн сайн мэддэг Бямба гарагийн хөтөлбөр гэсэн үг л дээ. Цаг гэдэг нь тийм Бямба гарагийн хөтөлбөр гэсэн. Өөрөөр хэлбэл нөгөө хичээл маань яг хос хэлбэр явдаг цахим болон танхимын тэгээд Бямба гарагт буюу зөвхөн Бямба гарагийн өдөр хичээл маань явагдана, зохион байгуулагдана. Түүнээс гадна манай сургууль Moodle гэдэг одоо цахим сургалтын одоо системээр бүрэн дэмжигдсэн 2016 оноос хойш цахим сургалтыг буюу яг 100% цахим сургалтыг бас хэрэгжүүлж байгаа юм сургууль байгаа. Тэгэхээр зэрэг хичээлийн сургалтын ажил хийж байгаа эсвэл өөр сургууль сурж байгаа тийм хүмүүс эсэж орох боломжтой байдаг учраас хичээлүүд дандаа Бямба гараг зохион байгуулдаг. Нөгөө талдаас одоо тэр цахим сургалтын платформоор бүрэн дэмжигдсэн учраас зайнаас суралцах бас боломжийг оюутнуудад олгоцсон байгаа гэдгээр бас онцлог даваа талтай. Тэгэхээр зэрэг тэрнийг бас ороо сонирхоод үзээрэй гэж хэлээ. За тэгээд бас яг энэ 11 сарын 14-нд сая эсэлтийн ерөнхий шалгалт бол бүртгэл нь авсан байдаг. Тэгээ хүүхдүүд манаас эсэлтийн ерөнхий шалгалтаа тий өгсөн. Тэгээд үнэхээр бас санхүү эдийн засгийн сургуульд ороод элсэх сонирхолтой хүүхдүүд байх юм бол өвлийн бакалаврын эсэлт явагдаж байгаа юм байна. За мөн одоо цагийн хичээл
гэж цагийн хөтөлбөр тийм цагийн хөтөлбөрийн бас хэлсэлд явагдаж байгаа мэн та нар маань тэгээд сайт руу нөрөөд бас мэдээллийг нь аваарай. Тэгээд хамгийн гол нь бас маш олон сурагчдаа ээлтэй чанартай олон улсын юм хөтөлбөрүүдийг гаргаж байгаа та бүхэндээ их баярлалаа. Тэгээд СЗС-ийн оюутнууд бол нэрээ хааж бас их гоё бие авч явдаг ажил дээр гарсан ч гэсэн нэг юм бас юу гэдгийг соёл тийм одоо боловсрал бас нэг юм төлөвшсөн залуучууд гэдэг юм болов уу гэж бас анзаарагдаад идэв шүү багш нартаа. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд ирээдүйн сургууль хүмүүжүүлэх одоо олон боловсруулах их өсөлт нь одоо өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Баярлалаа.